За хэд хэдэн асуулт байна. Гэтэ буруу асуулт байдгүй гэсэн. За тэгээ асуултанд заавал хариулахыг л бодоорой даа. Би асуухаар тэгээд заримдаа хариулт байдгүй юм л да. За нэгдүгüүрт хил холболт, хил дамналт тэгээд хоёр ойлголт яриад байх юм. Гэрэн дээрээ бол хил дамнсан гэж байна. Тэгээ хил холболт, хил дамнсан гэдэг чинь одоо ялгaalтай ойлголт юм уу? Адилхан ойлголт юм уу? Ялгаа байна уу? Тэрийг нэг би ойлгох гэж байна. За нөгөө талаараа юу байна? Энэ нарийн царигтай төмөр зам бол ороод ирэх юм байна гэж ойлголоо. Өргөн цариг нь ч бас даваа явчих юм байна гэж ойлголоо. За нарийн царигтай төмөр зам чи хичнээн километр орж ирээд хэний өмч байх юм бэ? За тэгээ энэ гэрээ чин госолсон 3 гэрээ гэдэг юм. Нэг нь нөгөөгөр болохгүй гэдэг. За тэн дээр бол Эрдэнэс 5 толгой компани ч юм уу одоо төрийн өмчтэй газар ч юм уу тэрийг мэдэхгүй байгаа. Монголын ард түмэн бол 30% нь одоо хувьцаа эзэмшиж гээд явж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө аж ахуй нэгжин ч юм уу юу ч юм те. Энэ бол тодорхойгүй байгаа. Тэгээ энэ одоо яг ямар байх хэвээр юм ба яах юм бэ? Энийг бас тодруулчмаар байгаа. Тэр лиценз нь одоо хэнд хамаарагддаг юм бэ? Монгол улсын төр засгийн байд юм уу? Эрдэнэс 5 толгой компани лицензүүд юм уу гэсэн ийм асуулт байна. За тэгээд тэр гурвалсан гэрээгээр бол олж хараагүй л дээ. Мэдчихгүй байна. Энэ Эрдэнэс 5 толгой компани 40% гэж би ойлгоод байгаа. Зүггүй юу? Тэр хоёр толгой байгаа. Хоёр орд. Тэр хоёр ордоо бол төрийн өмчтэй China Energy компани шилжүүлэх юм байна. Тэр компани маань өөрөө олборлоод, өөрөө төмөр замаар тээвэрлээд, өөрөө борлуулаад ашиглаад ингэ явах юм гэж ойлгож байгаа. Зөв. Хэрвээ тийм байгаа бол нэг компани ингээ эхнээс нь дуустал ингээ юм хийж яах нь бол зөвөө буруу юу те? Ийм байд юм уу? Тэгээд ер нь судалгаа энэ юм хийсэн үү? Байгаа юу? Одоо аль болохоор сайжруулж л сайн байна л да. Энэ одоо Монгол улсын эрх ашиг, Монголын ард түмэн, Эрдэнэс 5 толгой компани хувьцаа эзэмшигчид энэ бүх юмд одоо үнэхээр сайн гэрээ болж чадж байгаа юу? За яг ер нь цаг хугацаанд харуулдаг л да. Дараа цаг хугацаа өнгөрсний дараа тийм ашиг сонирхлын зөрчилтөй ийм хүмүүс оролцсон байна. Ингэж хийсэн байна гэж удахгүй гараад ирдэг л дээ. Тийм. За иймэрхүү юмнуудыг бас нэг сонсмоор ах юм. За нөгөө талаараа бол одоо энэ хувийн гөвшлүүд би өөрөө хувийн гөвшлийг дэмждэг, хувийн гөвшил дээр одоо эдийн засаг явдаг. Иргэдийн санал санаачлах дээр ингэж явах хэрэгтэй гэж ойлгодог л доо. Энэ юмаа бол бид нэр бол одоо буруутгаа болохгүй гэдэг ингээд тийм ойлголтыг нийгэм суулгаж болохгүй юм Энд чи одоо алтаар өндөглөдөг дахиануудаа байхгүй болгочихл гэсэн үг шүү дээ. Буруутай бол төр засгал буруутай. Компаниуд ямар ч буруу байхгүй. Ийм л юм байгаа шүү дээ. Уул нь бол. За тэр Эрдэнэтийн 49%-ийг авчраагүй бол өнөөдөр энэ улс орон ямар ч байх байсан юм. Ковидын нөхцөл байдлыг даваач гүйч гэх мэтлэнгийн. За одоо тэр бомд орлогын борлуулалт хийсэн олон улсын зах зээл дээр одоо гарцсан ийм компаниуд бий болж байна л да. Энэ бол сайн юм байна. Ингэж л хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Ингэж ажиллах хэрэгтэй л доо. Энийг ч одоо засгийн газар дэмжиж, улсын их хурлч гэсэн дэмжиж явах хэрэгтэй. Ийм л зүйлүүд байгаа. Энэ талаар бас та бүхний санал бодлыг сонсшоо. Энэ юм аль болохоор сайжруулах хэрэгтэй байна. Бус одоо 5 толгой дээр яг ингэж хийсэн шигэ нарийн царигтай төмөр зам. За ерөнхий сайд хариулт өгье. За 2014 оны ярьжсэн гэрээнээс юугаараа ялгаатай вэ гэж. За таны хэлдэг үнэн өргөн нарийн цариг хил холбох зорилгоор харилцан хил давж болно гэж. За ийм агуулга дээр одоо үндсэндээ тохиролцож зөвшөөрсөж чадсанаар өргөн нарийн царигтай холбоотой энэ одоо маргаан эцэлэгдэж бусад бомбууд дээр ч гэсэн энэ агуулгаар явна гэдэг ийм байдлаар тохирсон. Эрдэнэс 5 толгойн лиценз Эрдэнэс 5 толгой дээр л байна гэж тохирсон. Төмөр зам тавьчвал олборлох нүүрсний тогтвортой байдлыг харин Монголын тал хангаараа гэдэг. За урд нь бол Эрдэнэс 5 толгойтой холбоотой лицензийг
зайлшгүй хувийн хвшилж шилжүүлэх нь зүйтэй гэдэг ийм хэлцэл явагдчихсан. Үүнээс болж бас их маргаан үүссэн тэрийг бол та мэдж байгаа. Тэгэхээр энэ маргаан маань ингээд эцэлэгдэж байгаа. За 3 дахь, 4 дахь талууд оролцсон байсан. Та мэдж байгаа. Тийм учраас 3 дахь болон одоо 4 дахь тал байхгүйгээр хоёр улсын засгийн газар хоорондоо хилцээрхий их хурлаараа батлуулъя гэсэн. За энэ илүү одоо ил тод ойлгомжтой болох болов уу гэд. За ингээд л өнөөдрийн энэ маргаан эцэлэгдэж байгаа маань ерөөсөө л одоо энэ 3 зарчим дээр л эцэлэгдэж байгаа. За хувийн хвшилтэй холбоотой яриад байгаа зүйл огт байхгүй. Хууль зөрчсөн хэсгээр л тодруулж байгаа зүйл байна. Хууль зөрчсөн хэсгээр. Би тантай санал нэг байна. Хувийн хвшилт буруу байхгүй. Харин гагцгүй төрийн байгууллага өөрийнхөө хэм хэмжээг хэтрүүлсэн үгүй юу л гэдэг асуудал. Монгол улсын их хурлаар оруулах ёстой байсан хэм хэмжээндээр оруулсан үгүй юу гэдэг асуудал. Засгийн газар тогтоол гаргах ёстой байсан зүйл дээр ерөнхий сайдын захирамж эсвэл тэмдэглэлээр эрх хэмжээгээ хэтрүүлсэн үгүй юу л гэдэг асуудлыг л нэгтэлж байгаа. Энийг нэгтлэх ёстой. Ийм л зүйл байгаа шүү. Тийм учраас бас томч сэдв юм энэ асуудал олон шанзын өнцгөөс янз бүрийн л тайлбарууд одоо явах шиг боллоо. Нөлөөтэй толны тусгалаар янз бүрийн өнцгөөс энэ байр суурьуд говьсон байхыг үгүйс гаргагүй. Гэхдээ юутэйч бид нар энэ том мэтгэлцээний ард хамтдаа Монгол улсын парламент, Монгол улсын улс төрчид хөрш оронтойгоо за бас 3 дахь хөрштөөгөө нэгдсэн ойлголтод хүрч чадсан одоо ийм сайн жишээ болж байгаа. Цаашдаа шивээ хөрөн болон босод бомбууд за 3 одоо улсын эдийн засгийн төмөр замын коридор болсон одоо төслүүдээ баруун зүүн коридороо хурдтай явуулахын төлөө засгийн газарч бүх чадлаараа л хичээе. Их хурл дээр нээлттэй яг ингээд танилцуулаад явъя. Хамтдаа мэтгэлцъя. Тэгээд нэгдсэн шийдэлд ороод ингээд явбал бид нар олон асуудлыг бас. За Борхогийн дэлгэр сайхан сайд нэмж хариулт өгье. За Гамбат гишүүний асуултанд хариулъя. За энэ хил холболт, хил дамнсан гэд хоёр ойлголт яваад байна гэж. За хил холболт бол өөрөө шууд техникийн асуудал Гамбат гишүүнээ. За хил дамнсан гэдэг бол хуулийн асуудал. За энэ нарийн цархитай төмөр зам бол хэний өмч байх юм бэ гэж асууж байна. Монгол тал руу орж ирж хийгдэж байгаа бүтээн байгуулалт Монгол улсын өмч байна. Нарийн цэргийн төмөр замын Монголд орж ирж байгаа уртын хэмжээ бол 14 км 553 м байна. Тийм учраас энэ бол одоо Монголын өмч хөрөнгө болно гэдгийг салбарсаар хэлье. Баярлалаа.